Эрхэм хүндэт үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтгая. Гүндүг үеэрээ нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамарт Увс аймгийн Дэс сумын хэрэг дөх Монгол улсын харцаг Эрдэнийн Батбаатар мөрлөн саатаад байна. За харцаг тарган давтаа сайхан амарч байна уу та? Тарган сайхан амарч байна уу? Сайхаа. За. Та хоёр сайн Оо уу? сайн байна. За. Таны ажил алба бэлтгэл сургууль сайн байна уу? Таны ажил алба сайн уу? Сайн байна. За. Одоо нэг 20 жилийн дэртэд бол Монголын ард түмнийг бас шуугуулж явсан цоот хүүхийн нэг өнөөдөр нэвтрүүлгийн маань хамарт мөрлөн саатаад байгаад их баяртай байна. Тэгээ таны одоо тэр Монгол хүүхийн дэвжээнд од болон гялалцаж явсан сайхан цаг мөчүүд за мөн одоо бага насны амьдрал гээд олон зүйлийг үзэгчдтэйгээ хуваалцъя гэж бодоод өнөөдөр энд би таныг нэвтрүүлгийнхаа хоймоор урьсан юм аа. Тэгээд за баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлгийг үзэж байгаа Тэгэрлэг сайхан монголчууд энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Тэгээд манай Увс аймгийн Дэс сум бол байгалийн их онцлогтой, эрсдэс онцлогтой тийм сайхан нутаг байдаг. Одоо зун бол маш их хална. Тэгээд яагаад гэвэл тэр элсэрхүү тал тийм газар нутаг байдаг. Тий. Өвөлдөө бол нуур орчмоор нутгалдаг болохоор ус нуурын нутгалдаг болохоор тэр хаваар нөгөө өвөлдөө нөгөө тэр нуурын одоо тэр мөс ус тэрүүгээр одоо их жиндэж их хүүтэрдэг өвөлдөө. Өвөлдөө бол нэг 40 мөч гардаг ерөнхийдөө. Зундаа 40 хүртэл олж өвөлдөө 40 хүртэл хүүтэрдэг. Тий, тэгдэг. Тийм учраас эрсдэс тийм их сайхан нутаг байдаг. Тэр нутаг төрсөн одоо охид хөвгүүд ерөнхийдөө бол тэр төвчээрийн одоо хязгаар суусан тийм хүмүүс байдаг л да. Тэсчүүлд гэж байгаа нь тэс гэсэн үг энэ гэдэг тий ярьдаг шүү. Энэ бол яг хөө тийгж утгаар бас заримдаа ярина. Ерөнхийдөө бол яг хөө тэр нуур орчим өвөлдөө бол их хүүтэн байдаг шүү дээ. Тий, тийм болохоор нэг өвөлдөө хүүтэн. Зундаа болохоор элсэрхүү тал. Тэгээд говь байдаг болохоор их хална. Тэгээд тэр болгонд л одоо тэгэл манай ард түмэн чинь Дэсийн ард түмэн чинь тэгээд тэнд амьдраад сурчсан байгаа. Тий. Тийм учраас тэнд их тоодгүй шүү дээ. Дэс сумын ч одоо цаашаа хилэлж байна уу Оросын холбооны улстай? Манай чинь Оросын Туваатай хэлнэ. Тий. Туваатай хэлнэ бас наан цаанаас бас хөөрх юм болно шүү дээ. Дайм байлдаан болно шүү дээ хөөрх нь. Тий. Ер нь бол одоохондоо бол гайгүй байгаа. Одоо ер нь хуучиндаа бол энэ адуумал наашин цааш нь хөөх тоох гүйлгэх юм бол нэлээд байсан уу? Тэрээ бол одоо ч бас байдаг л баг. Ер нь дэх үед ч одоо дэх үед ч явах одоо саяхан өөртөө одоо хэрмэр чи одоо тэгэл байж гэлээд шүү дээ. Хэрмэр чи зүгээр нэг дасал болсон юм шиг л байдаг шүү дээ. Хэвээ үзэгдэж байгаа. Хэвээ үзэгдэл шиг л тэгэл. Та тиймэрхүү юм дээр нь явж юу? Би юу? Бас хэлбэл гарчсан. Тий. Тухайлбал нэг сонин сайхан дурсамжаас яриач. Одоо тий дурсамжсаад байх ороод хэлбэл гараад тэгээд явж ирсэн тухай тийм байж л байгаа. Зөндөө байжлаас дэсийг өгтөл зөндөө л байгаа тиймэрхүү юм бол. Тий. Одоо тэр мэрэгс нэг лавсруулаад цааш яриад яах вэ? Гайхуулаад байгаа. Тий гайхуулаад байх юм биш үү ямар тий. Энэ таны аав аймгийн одоо Арслан цолтой сайхан бие хараатай танаас ер нь биеэр их том хүн шиг харагдаж идэгин тэгээд зураг хөргийг харж байхад аавынхаа тухай сайхан хойш хэлэхгүй юу тийм ээ? Одоо аймгийн наадамд хэдэн удаа төрүүлсэн ямар амжилт үзүүлсэн хүн байна. За миний аав Өнөргийн Эрдэнэгээд аймгийн Арслан хүн байдаг. Одоо амьд царив байгаа. Миний аав бага наснаас адил нөгөө Дэсийн манай удамч нь өөрөөсөө их барилддаг удамтай хүмүүс л дээ. За яг ингээд одоо мэдэх хүмүүс мэдхэл баг. Ийм сайхан удамтай, ер нь барилддаг. Хөөдөрүүлэр нь бараг нөхөл нь доо манай минь удамаас бол. Тийм сайхан удамтай. Аав маань одоо Увс аймгийн наадамд 3 удаа төрүүлсэн байдаг. Түүх 50 жил байгаа нэг төрүүлсэн байдаг. Тэгээ миний одоо авгах улсын наашин Улаанготол цэрэнд орж байгааг бас дурсах байх арга. Тэр сумдаг хүн байсан. Тэр хүн л одоо миний аавын одоо
замыг зааж одоо бүх болгоход одоо их хөв нэмэр болсон. Одоо аавыг их дагуулж, бага наснд нь дагуулж одоо овооны наадамч болно, сумын наадам, аймгийн наадам болно. Ойр хавийн одоо тэр хавийн одоо наадам болоход ерөнхийдөө бол их дагуулж явдаг. Тэгээд тэр утгаараа аав их бөхөдийн хорхоотой болж тэгээд одоо сэрэн дорж явахдаа гарч бөхөлсөн хүн байдаг. Тэгээд би ч гэсэн одоо бас удмаад өрөөгаад тэгээд бүхий одоо гараа маань одоо бүхий нөрчөнд өссөн хүн ч угаасаа тэгэл бүхэл болно шүү дээ. Тэг ш тийм. Тийм учраас тэр аав ээж аавыгаа дагаад удмыгаа дагаад ерөнхийдөө тэгэл бүхэд их хорхоотой болсон. Тэгэл бөхрөө их төлхөө гэж хэлж орсон. Тэгэл одоо энэ одоохондоо тэгээд нэг улсын нэг жоохон цол авчаал баяж илээ. Тий. За бас нэг жоохон гоохай харцгасуултаа дараачихын тэгээд одомаас маань сайхан цолтонгоо төрөөд удам маань жахан ариучих байхаа. Одоо яг эд барилж байгаа гэвэл танай удмынхнаас хэн байна? За одоо яг залуу талаасаа ярих юм бол одоо энэ жил улсын начин бас Хөрлөбаатарын оргил бол Хөрлөбаатар ч юм бол манай авгах л та. Авгахын хүүхэд одоо оргил болд. За одоо Өсхбаяр байна энэ жил Дархан Дуулан аймагт Тулгын Өсхбаяр. Тий, Тулгын Өсхбаяр аймгийн арслан болсон. Тэр маань одоо тэр одоо оргил болдын аавынх нь төрсөн дүүгийн хүүхэд Баттулга гэдэг хүний хүүхэд. Тэгээ ингээ барилдаад бас миний удмыг бас цааш өргөжлүүлээд бас ингээд улсын цол аваад аймгийн цол аваад ингээ явж байгаа одоо бас их баяртай байдаг юм аа би. Тий. Тэс нутгийнхын энэ жил одоо их наадам сайхан наадаж нэг сумаас 3 начин үлгийдэж авсан одоо ховорхон түүхийг бичлэлцлээ тийм ээ. Нутгийн олон энэ жил их баяртай байсан бах та бас нэг нутгаас ингээ 3 начин төрөх. Тий, манай энэ тэс нутг их онцлогтой юм л да. Яагаад одоо ийм яг улсын солтонгууд төрөөд байна. Тэрэнд одоо яагаад их хурдан хүлгүү төрөөд байна. Яагаад хурдан одоо тэг хүлгүү төрөөд байна. Тэгэхээр тэнд би бол нэг ойлголт байдаг л да. Яагаад гэвэл усанд байж магадгүй тэр тис гол тэр хужиртай манай тэр тис гол ч хужиртай тэгээд өвсөн бас тийм их одоо юм говь маягийн ургадаг чанарлаг ургамалтай гэсэн үг. Их богинох нь урган тэгтээ их чанарлаг ургана. Өвснөгөө нь бол тийм болохоор би тэгж боддог. Усандан байдаг бах бас тэр өвсөнд байдаг бах. Тэр өвсөл бол яг тэр адуунд нөлөөлж байгаа. Тэгээ одоо энэ усууд одоо хүм малын аль айланд нөлөөлж байгаа тий. Тэгээд тэр утгаараа би энэ хүүхдүүд яагаад тэр бүх хүүхдүүд олон төрөөд байна гэхээр би бодоод байгаа юм би. Тэр усанд байгаа бах та. Таны аав улсад барилдсан хүн үү? Барилдаагүй хүн үү? Манай аав нэг удаа барилдсан байдаг. Нэг удаа барилдаад 4-ийн даваанд улсын арслан чөөлсрөн гой дунжсэн юм байлээ. Тэгээ тухайн үед бол манай аав ярьжсэн л да. Тэгээ тэр үед бол тэр чөөлсрөн гой бол бас нас нэлээ хэвээцсэн байсан юм байлээ л да. Харж явсан. Аав бол за энийг хөгшнийг бол аячихандаа л гэж аав дотор бол бодож ирсэн гэсэн. Аячихандаа би бол дөрөвд авах юм байна гэж дотор бол бодож ирсэн гэсэн. За тэгээд унчаад аав дараа хэлж ирсэн. Харамсаж ирсэн. Улсын султай хүн, улсын арслан хүн ялангуяа улсад төрүүлсэн хүн ялангуяа өөр байдаг юм байна да. Тэрийг л би мэдлээ. Улсын султай хүн гэдэг чинь өөр байд юм байна да. Би бол үг нь бол тэр үед бол мөн ч их сайхан залуу байсан. Гоё хайчхандаа л гэж бодож ирсэн. Тэр үед бол чөөлсрөнгөө бол нас нэлээ хэвээцсэн байсан. Би хайчхандаа гэж бодож ирсэн. Улсын арслан хүн өөр л байдаг юм байлээ. Шууд гаран гот намайг тагимдаа ичсэн гэдэг. Ярьдаг юм аа та. Тэр чи үнэхээр өөр л байх. Улсад хоёр үзүүрүүлсэн мундаг арслан байсан юм шиг тийм. За тэгэхээр одоо авгаах нь гэдэг. Одоо гэр бүлийн хүрээнд их олон бүхтих улсууд байсан. Тэгээд тэр бүхийн удамтай айлд одоо ингэж хүү бол төрөөд тэр хүмүүсийн дэргэд мэдээ орно гэдэг бол өөрөө ингэж нэг мэдхэд л аяндаа энэ бүх гэдэг ойлголтоор баяжсан байсан баг та.
хэдийн үеэс ер нь энэ бүхийг та их шимтэн сонирхож тэрүүгээр одоо барилдаж ноцолдох дур сонирхолтой болж эхэлж байна. Ерөнхийдөө ер нь манай тэр хавьд гэх юм байхгүй л ер нь тис сумд чинь зүгээр л жоохон хөвгдүүдийг хооронд нь барилдуулдаг. Хооронд нь барилдуулаад нэг чихэр мэхрээр шагнана хойд нь. Одоо жишээ нэг 2-3 хүүхдүүд ингээд байдаг шүү дээ. Ингээд хооронд нь барилуулж байгаа чихэр мэхрээр шагнадаг ч юм уу. Тийм байдаг байсан. Тэр чихэр авахын төлөө барилдаал анх ер нь чихэрний төлөө их анх ер нь бөхөөлсөн гиндэ. Чихэр. Тэр чихэр гэдэг чинь ховор байлаа шүү дээ. Тохоо үедээ хүүхдүүдтэй барилдаа. Хүүхдүүдтэй. Тэгээд чихэр авахын төлөө чармаа шүү дээ. Чармааж агаад үзэн хаяа унан заримдаа хайн бас чихэр авахаараа баярлна. Ер нь бол их хар багасаа л тэгэл бүхний орчинд өссөн юм чинь. Энэ манай тест сумд ер нь зөвхөн хүүхдүүдийн хооронд нь ерөнхийдөө барилдуулт юм дөө. Сайхан барилдуулна. Барилдуулаад ингээл сайхан хүчийг үзүүлээл, шагнан, урамшуулна. Ер нь манай тест сум чинь тийм шүү дээ. Ер нь баг охин хүүхдүүд ч барилдуулдаг шүү. Ер нь яг бүхий л орондоо ер нь манай тест сум чинь ер нь бол. Анх одоо тэгээд яг ингээд албан ёсоор болсон барилдаа одоо тэр нөгөө чихэрний барилдаан биш яг ингээд албан ёсоор зохион байгуулсан ийм тэмцээн уралдаанд хизээнээс орж барилдаж эхэлж ив. Би 6 настай байхдаа сумын хүүхдийн барилдаанд одоо жижиг насанд одоо бага насанд гэсэн үг л дээ. Анх барилдаад сумын одоо наадмаар хүүхд насанд төрүүлээд. За. Тий. Юу одоо тэр үе чинь нэг тийм биеийн тамирын сам зогж ирсэн юм одоо хүүхдийн. Тэр одоо надад одоо хүртэл байдаг л да. Сони юм тий. Тий одоо дурсгалтай гоё. Энэ 6 наснаас анх гамжилт гаргасан юм байна шүү дээ. Ингээ бодсон чинь нэрээ. Тий. 6 настай сумын нааданд хүүхдийн барилдаанд өрүүлж ирсэн байна шүү дээ. Тий. Тэр үеэс л одоо эхэлсэн байна миний одоо бүхий амьдрал. Тий. За 16 наснда одоо Увсан аймгийн Тэс сумын 70 жилийн хой болоод. За. Тэр үед суманда барилдаад үзүүрлээд том насанд хүүхдийн барилдаанд. Одоо Галдан дагуугээд одоо уг нь нэлээд том бөхөөлөх байсан юм миний нэг найз. За. Одоо хойд тэгээд тэр төрүүлж байсан. Одоо аймгийн насны цолтой залуу байдаг л та. Галдан дагуугээд их сайхан хэрэг үедээ. Тэр одоо энэ бэлтгэл сургууль хийе явсан бол их мундаг барилдах байсан байхаа гэж би боддتي. Тий. Яг наашаага явж барилдааг үлдээ манай найз. Нутагтаал байсан. Нутагтаал ингээл малчин гээгээл тэгэл аллаа. Тэгэл амьдралдаг байсан. За тэгээд 17 наснда сумандаа төрүүлээд тэр үчи яах вэ тэгээд намайг чинь тэр үе чинь нөгөө баяны аврах чинь тоо үед нөгөө сонгуулиар тэнд дэвшиж яваад манай аав ах цэндэ байдаг юм. Одоо бас сумын заан салтаа юм л дээ. Яаж алдарсан яаж хүн байдаг юм одоо манай аавын төрсөн дүү. Тэр хүн нөгөө баяны аврах тэр үе дэвшиж явахт намайг одоо баяны аврахт үзүүлж байгаа байхгүй юу? Одоо үзүүлнэ гэсэн харуулна гэсэн. Тэгээ харуулад энэ хүүхэд ирэн бөхөөлөх нь энэ Эрдэнэ арслын хүүхэд байгаа юм аа. Энэ бөхөөлөх нь та нэг шинжээдэг байж гээд. Одоо баяны аваргаар манай аав ах шинжүүлж байгаа намайг. За. Тэгээ шинжүүлсэн чинь баяны авар над дээр харин ашгүй сайхан дүн тавиад. Юу гэж хэлсэн тухайд. Тий. Оюун чинь бөхөөлөх хүү вэ шүү. Манай шунхур дээд сургууль руу явуулаа. Наадхаа явуул гээд. Тэгээд явуулахаар болоод намайг чинь би ч явахаар болоод. Тэгсэн явахаар болсон чинь заавал сумын заантаа байх ёстой гэж шүү. За. Манай аав ах тэгж. Тэгээд манай аав ах намайг сумын төрүүлэхээр боллоо. Сумын наадам боллоо. Намайг дэмжиж байна. Тэгээд аав ирлээ ийм Батбаатарыг дэмжиад одоо сумын зам болгоо тэгээд ингээд одоо шонгор дээд сургууль явуулъя гэд. Тэгээ манай удмынхан дэмжиад. Манай удмынх чинь шөвгийн 8 дараа 7 нь тийм л хэмжээний барилддаг хүмүүс л дээ. Тэгээд яг намайг дэмжээ тэгээд жоохон хүүхд 17 настай хүүхдүүд дэмжээд суманд төрүүлгээд. Тэгээд одоо Улаанбаатар хот руу би ирж илээ. Ах дүүнэрээр дэмжүүлээд
Тэгээ сумын зам бол 17 ах настай өгөө сумын зам юугаач мэдэхгүй амт нь суманд бараг дэвч чаддгүй шахмал юм байж байгаа. Тэгэл ах дүүнэр дэмжээд сумын зам болгоол. Тэгээ наашаа ирүүлээд шонгор дэцрэлээ тэг би энд сураад тэгээд явж ясан да. Тэгээ орж ирээд одоо та энэ шонхор дээд сургууль дээр ирсэн танай одоо анги танхимд тэр сургууль сурж исэн улсууд одоо үе тэнгийнхэн хинүүс байсан ямар хүн танд одоо бүхэн хичээл зааж эхэлсэн. За тэгээд наашаа орж ирээд шонгор дээд сургууль сурахаар боллоо. Наашаа явлаа. Тэгээд шонгор дээд сургуульд ирлээ. Тэгсэн чинь манай энэ буурал багш маань тэгж байна. Мал адуун дөртөө хүүхэд байна уу гэж тэгж байна. Би байна гэж гар өрчлээ. Ингээл. Өдөөш яхад анги дотор өргүүлж байгаа байхгүй. За. Тэг яах вэ? Тэгээд манай тэр Доронтын одоо шүүхийн тамгын газрын дараа хэд аймаг арслан мөнгө цаахан гэдэг л бид тэр нэг анги л та. Тэгээд тэр бас гар өргөж шүү. Тэгээд би тэр гар өргөөд сонгогдлоо. Одоо та хоёрыг авч явлаа гэдэг. Тэгээд баянаа аврах чинь, уурлаа аврах чинь тэр үед чинь амар их адуутай байсан байхгүй юу? Маш их адуутай байсан. Тэгээд энэ баян сумар. Зөвхөн баян сумар байсан. Тэгээд би тэр адуучингаар явлаа шүү. Тэгээд адуучингаар яваад хоёлаа чи бараг 3 сар болсон байхаа да. Тий. Хичээл орхицд адуул мандаад, адуу юм алдаад аврагын. Тий. Тэгээд нэг 3 сар болоод. Тэгээд манай буурал багш маань битүүрийн юуг даагаад хичээл ард талыг хичээлийн төлбөр мөлбөрийн даагаад нэг жилийнхэн төлбөр мөлбөр аргагүй ч тэр чинь малын малж өгч байгаа юм шүү дээ. Тий. Хойд тэгж байсан. Сайхан буурал аврагын хишгийг бас өртөж байсан. Одоо ер нь буурал аврагын уянгаар л одоо би энэ дээрээ улсын цол авсан гэж дотроо тэгж л бодож явдаг шүү дээ би. Их баярлж явдаг зэрэг юм. Тэгээ нэг 3 сар адуу малчаад усаа сургуульд ирсэн. Тэ энэ дээрээ тэгээд өвөл сургуульдаа суугаал. Тий. Тэгээд танай ангийнхан гэж одоо ямар улсууд байсан? Тэр ямар хичээл? Манай ангиас одоо тэгээд Доронтын одоо спорт орооны дарга Чимэд дорж гэж байна. Манай ангиас одоо энэ улсын дэс Сэрод гээд Баянгарын. Тэр манай ангид байсан. За одоо гайгүй арилжчихсан. Одоо гайгуус цолтоогоос ярьж байгаа шүү. За тэгээд Доронтын аймгаас Баатар гээд. Магбаатар гээд. Манай найз байна. За тэгээ Мөнх Эрдэнэ гэж байна. Шижирбаатар гээд Сэлэнгийн нэг аймгийн ачин байгаа. Ерөнхийдөө тэгээд нэг аймгийн арслууд улсын төлтөө бол яг хөө Сэрүүд төвлөрөл байдаг ангиас. Зөвсөлтөөс бол төгсөлтөөс биш яг ангиас. Тэгээ энэ хотод ирээ бэлтгэл сургууль хийж хэдийнээс эхэлж ирэн заал танхимд гарч эхэлсэн бэ? Томчуудын аман дээр нь яаж гарч ивэ? Анх тэр юунд анагаахын заал гэдэг аймаг сэргийн наадам болдог байсан юм аа. Тэгэхэд очиж бас нэг аймгийн цолтой бөхчүүдийн аманд гардаг байлаа. Тэгээ энэээс авахгүй штэ. Тэгээл дандаа унсан мөртлөө хашрахгүй штэ. Ер нь хайнаа л гэж бодно. Ер нь тэгжил айхтар шаартал байсан юм одоо бодоход. Тэгээд ер нь дандаа унаал байна. Унсан мөртлөө хашрахгүй. Тэгэл унчаал яваад барилдаа л байдаг байсан. Тэгж яагаад нэг спортын төв ордонд нэг барилдаа болд юм аа. Улс аймаг яаж иж байгаа багтцсан юм бэ? Ямар ч хэлсэн Ганбаатар Аслангийн наманд гардаг юм аа. Одоо энэ Бандин Ганбаатар, Өврөнгай аймгийн. Тэгээд нэг юм салгалж яваад нэг юм Аслангийн хайчдээ. Яаж хаях вэ? Гэхдээ мэдгүй орослж явж байгаа нэг юм хайцсан юм аа. За. Тэгээд тэрэндээ л их урам аваад. Маш их урам авсан даа би. Анхудаа улсын цолтой өгөөж байгаа юм чи. Баярлж шин. Маш их баярлаад. Тэр намаагч нь тэр үед ядж яхад тэр зурагтаар гарцсан. Ямар зурагт нь байсан юм. Орд хой зурагтаар гарсан байгаа. Тэгээ айхтар нөгөө хүмүүс харсан байна л да намайг тоогоод чи хэнийг хайсан байсан Ганбаатараас нэг хайчлаа шүү дээ. Тэр үед чи бас нэг муу Nokia барьсан байсан юм аа. Санаас олдорцсон байсан юм байгаа. Тэгээд над руу залгаад бас хамаатан сатна ингээд. За аймгийн арслан болж байсан наад манд урсах юм бол тийм ээ. Яаж яваад одоо хинтийн аймагт очив барил да тэгээ сайхан дөрүүлж.
Би одоо энэ Сүхбат аваргын шав гэж өвдөг л да. Одоо Сүхбат аваргыг хайртай. Энэ хүнийг дагаж бэлтгэл хийж, энэ хүнийг дагаж одоо энэ хүнийг дагаж л одоо мөхөлсөн юм байна. Ер нь арай сайжирсан гэх юм бол. Зөв. Одоо Сүхбат аваргыг дагаж л сайжирсан юм байна. Яагаад гэвэл Сүхбат аваргыг дагаж яагаад сайжирсан? Сүхбат аваргач ерөөсөө дархан мэх гэж байдгүй. Юу ч хийдэг. Ямар ч мехкийн, ямар ч барьснаас барилдана. Тэр утгаар нь одоо намайг тоодог байсан юм уу? Намайгаас шаваа гэж боддог байсан. Тэгээд тэр бас би бэлтгэлийн анх чиг хичээдэг байсан л да. Тэгээд барилдаг. Тэгээд барилдаж байсан чинь нэг өдөр ярьж байна шүү. Би залуу хийсэн юм чи үгүйсэн. Өш чи хинтээ аймагт очил аваач. Би хинтээ аймагт өөрөө цол авсан шүү дээ. Хинтээ аймагт цол авахар улсын цолох амархаа авдсан шүү дээ. Наран нургах зүг их сайхан байдаг шүү дээ. Манай авраг багш наддаг шилээд. За. Чи хинтээ аймагт биш барилдаа гэдэг. Хэрвээ чи яах нь жоохон нусаагааж болсон бацаан л аймаг арслан чол аймгийн цол аймгаас ч яваагүй байсан юм чинь. Тэгэл би тэр хүний хэлснээр юу руу яваал хинтээ аймаг руу яг уус дөрөж одоо энэ юу гэвэсэн да. Яг тэрвээ товчоо гэдэг юм байдаг гэсэн. Одоо энэ дөрвөн замын нэг. Тий. Тэндээс нэг уус 400 сарж яриасан сууж аваад давхичлаа. Хин тэр хүн танихгүй шүү дээ. Нэг хэрэгч таних хүн баг. Хинтээ аймагт. Тэгэл хин тэрвээ давхиад очлоо. Очоод ах нэг айл байрлал. Одоо тэр 69-ийнхаа айлд барилж байгаа. Жолоочинд байрлаа тий. Тэгээд байлаа. Тэр бүх сонирхгүй. Тэр 69 жолооч. Зөв. Тэгээд зүгээр л нэг тийм сайхан хүн. Тэгээд надаас шок сонирхсан л да. Тэгээд гэрт нь ч байрлаа. Тэгээд би тэнд очиод эхний өдөр нь хоёр давчлаа. Тэгээд дараагийн өдөр нь одоо энэ Орос баяраа гээд кастомер гээд залуута өдөр төрөлдөлтөд. Тэгээ арслан болчихсон. 2002 оны наадамд яаж үргэлжлсэн бай та? Би 2002 оны наадамд 2-ын даваанд одоо энэ Дундгуй аймгийн одоо энэ одоогоор улсын насны олзгэрэлтэй тохойд 2 аймгийн арслан. 2 оноолтоор таарад үзээд олзгэрэлд унжсэн. Тэгээ 2002-оос 2003 оны одоо тэр намар өвөрл хаврын барилдаануудад бол та одоо үнэхээр онцгой сайн байсан юм билээ. Тэр аймаг цэргийн цолтой хөгчүүдийн 13 барилдаан болж тэрний 8-д нь барилдаж, 5-д нь төрүүлж, 1-нд нь үзүүр үлээ их шүүхтүүлдэж, 1-нд нь 5-ын даваанд, 1-нд нь 3-ын даваанд одоо өвдөг шороцсон гэдэг ийм судалгаа гарсан байна лээ. Тэр тухайгаа ярил тийм ээ. Тэр жил үнэхээр бэлтгэл сайн байсан л да. Тэгээд одоо энэ Сүхбат аварга эдгэд чинь ерөөсөө яг хамтдаа бэлтгэл хийдэг байлаа. Одоо өдөр болгон хамт бэлтгэл хийдэг байсан ерөнхийдөө. Энэ тэгээд тэр аймаг цэргийн наад ер нь юу юм бэ л дээ. Аймаг цэргийн наадамтай яг үеийнхэнтэй ингээ барилдаад сүйдээ өөрийгөө мэдэрдэг болчихдээ байлаа бас. За. Тий. Яг ингээ за энийг бол хаях юм энд хийдэж унахгүй маань. Гэдэг тийм мэдрэмж хүн бэлтгэл сайн болохоор яг тийм мэдрэмж авчдаг. Тэгээ авчдсан байлээ л дээ. Тэгээ би бол тийм мэдрэмж авч л байсан тохойд бол. Ингээд тэр аймаг цэргийн наадам болоход бас барилдахаас өнхөө өрөөд очиж явахд бол би за энэ дээр барыг би төрүүлж магадгүй мэн да гэх тийм бодол ерөнхийдөө толгойд орчдөг л байсан заримдаа. Тэгэл ял төрүүлэл гардаг байсан. Ер нь ямар хөө барилдаа хийдэг байсан таатанд? Би чинь бол нэг олон барилдаа байхгүй шүү дээ. Зүгээр л сайхан шуудагнаас сайхан ер нь шуудагтул жаахан санаа жаахан амарна тэгэл. Тэндээс л жаахан барилдаа гаргана. Шуудагтаад авчих юм бол за ер нь жаахан барилж болох юм байна даа л ерөнхийдөө бодно. Юунаас ч би хөл гараа авдаг хүн биш шүү дээ ерөнхийдөө. Хөл гараа авахгүй. Хөл гардаа бас нэг алдаад байхгүй. Алдчих юм бол их амархан байна. Тийм л байсан. Алдчихвал их амархан байна. Энэ барагтаа алдахгүй гэдэг. Алдчих юм бол нэмэрхүү суур дуунда. Тухайн одоо та нарын яг үе тэнгийнхнээс тэр аймаг зэргийн султаа хөгчүүдийн барилдаанд улс аймагт ингээд хамт барилддаг байхад гол өрсөлдөгчд хэн байваа. Ер нь тантай
хинтээ ирнэ ярилцах хөвгүү байдаг байсан тийм ээ. Тухайн үеийн одоо яг хоо тухайн үед бүх үздэг байсан хүмүүс бол одоо сайн мэдж байгаа байх. Одоо сүүл төрсэн одоо залуучууд энэ төр бол сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Батбаатар гэдэг хүн яаж тэнд шуугуулж явсныг тийм ээ. Тэгэхээр тэр үед одоо гол өрсөлдөгчд хин байв. Одоо хинтэй голдуу ер нь өрсөлдөөн гардаг байв. Заримдаа шахаа өрсөлдөгчнөр доогуур унчна. Зарим дээшээ гарч ирээд унчна. Ерөнхийдөө тэр үчин Дуугат хоёр тэгээ Улаанбаяр аз жаргал Арслан Магалж аван тэргээл одоо тэгэл манайс мөнгөн цоож өтөрч ерөнхийдөө ер нь аймагч ирд бол байнгын 5 дараа сундаг байсан шүү дээ. Аа. Тий. Байнгын 5 дараа сунан. Тэгэл мөнгөн цоож бас зөв шартаа барилдаа шүү дээ. Тий. Их зөв шаарлах барилд мөргөж барилдана. Аа. Тий. Тэгээ битүүр ер нь л тундаа ерөнхийдөө яг би хайдаг л байсан. Аа зөв. Тий. Нэг удаа нэг айхтар унсан та. Мөнгөн цоож. Яаж дархны нэг барилдаанд намайг нэг ер нь намайг унцдаг л байсан л да. Мөнгөн цоож. Надад нэг гуйдаг юм аа. Дарханд нэг юуны жилийн нэг барилдаа болдог. Тэгсэн энэ хөш нэг яаж захирлан мөхрлгээд нэг ойр зур юм яриад. Аа. Өөх саах үдсэж гэсэн чинь. Энэ урал хөхөртөл мөрөгч нь суудаж аваа тоогорсон чинь намайг гэсэн. Ясгийг хүртэл хийдیں۔ Да. Тэг яг чагарсан. Тэрнээс дахиж унаагаа. Тий. Айхтар. Тэгэхээр бас та нарын өрсөлдөөн хатуу байж нэгэндээ бууж өгдөг үү? Тий шүү дээ. Ер нь тийм бууж өгөх мөх гэдэг юм ерөөс тийм байгаагүй шүү дээ. Аа. Байхгүй тийм байхгүй шүү дээ. Би чинь 24 настай усан салаа бичлээ. Тухайн үед бас одоо энэ улсын арслан, одоогийн улсын арслан шүү дээ. Одоо тухайн үед улсын начин байсан аз жаргал. Энтэй тунаад. 5-ын даван тунаад тий. Харцаг гард гэдэг цол анх өгсөн жил явахгүй юу? Тийм, Баяр наадмын тухай хууль ярьж байна. Шинэ хуулиар шинэ цолнууд гарч ирж. Тий. Тэгээд тэр хууль анх гараад тэгээд би чинь 4-ын даваанд одоо энэ улсын арчиг Шулуунбаатар гэх миний нутгийн ах л да, миний өврөө сайхан ах байдаг юм. Байт одоо бурхан болцсон л да. Харцаг Шулуунбаатар. Тэр маань намайг 3 дахь аваад. 3 дахь аваад намайг дэмжиж явуулж байгаа байхгүй юу? За би бол дүүгээ дэмжнэ. 3 дахь амнаа дэмжнэ. Миний дүүс цулаагаарай. Чи ингэ дэмжнэ гэдэг ингээд аваад ингээд 3 дахь аваад өгч байгаа намайг. А 4 дээр тэр жил анхны онолт Бомбаяртай зарж байгаа. Одоо нутгийнхаа заант. Бомбаяр заантай зарж. Бомбаяр заантаа би Бомбаяраас гуйлаа. За та өгчөөш надад. Би нэг танаар давчих юм бол 5 дээр бас яах юм бил бас давчмаар байна. Сайн байгаа хүн чинь тийм. Сайн байгаа юм чинь гэдэг гэсэн. Өө чамд өгөхгүй. Чи над мөнгө өгч шүү. Одоо ямар мөнгө кармад 10 мөнгө төгрөг байдаг. Тэ би хэллээ үндэл хэллээ л та. Карманд 10 мөнгө төгрөг байхгүй байна. Таны нэг хэлж байгаа тоо чинь над дари асар байна. Тий. Сайхан үзье гэдэг. Тэгээ үзээд байсан л да. Тэгээд үзээс. Зарим хүмүүс одоо энэ ойлголтыг янз бүрээр ярьдаг юм. Над өгсөн гэж ярьдаг юм Бомбаярыг. Бомбаяр над хязгаарч өгөөгүй. Үзэл унсан. Тэр баяртааны аргад би чинь шуудгнаас ингэж зайлж хажуугаараа хавирч татаад тэр чигтэн хөөгөөд тэгээд айжсэн шүү дээ. Тэгээд 5-ын даваанд ад жаргал Арслантай тунаал. Тий. Аз жаргалтай 278 манай морж илтэн. Чатсан. Яг хөө тэгээд азаа бол яг бай тэгээд надад туссан. Яг хөө томсон л да сайхан. Туссан гэдэг нь яг хөө ерөнхийдөө зөөлөн байсан гэсэн үг. Тунсан ч бас зөөлөн байдаг шүү дээ. Заримдаа тийм байж тохиолдол байж болно. За. Дэмж найз нөхдөд дэмжих тийм байж болно шүү дээ. Тунсан ч гэсэн бас тийм байж болно шүү дээ. Тэгэхдээ азаа Арслан бол таныг дэмжсэн юм байна. Тий, ерөнхийдөө бол дэмжсэн гэсэн үг. Яг гэхдээ яг тунан гэдэг чинь гоё шүү дээ. Тэгээ 6-гийн даваанд мөн одоо за Эрхэн Баяртай бол одоо яалтчгүй сайхан хоёр тунсан. Битээр бол гараад удаагүй. За өрөөл мань хүн явсан. Тэгэл дагуулаад жийдсэн шүү дээ би. Эрхэн Баярыг бол.
Тэгтээ яг ер нь эрх маягаа тэгж хийхин ч гэсэн мэдчихлээс. Явах юм ч мэдчихлээс. Ерөнхийд нь. Золгох юм бол эрх маяг надаас гарахгүй шүү дээ. Миний барилдаа баг болно та. Золгочих юм бол. Зөв. Тэр барай зөрөн дээр л ингэж эрх маяг бас зөв л дээ тэгж дайрдаг нас тий. Яг миний Аз нас таараа. Тэгэл тий. Та хоёр чинь ч хүмүүн бас нас жацууд олно амар тийм ээ. Тий. Золгочих юм бол яг эрх маяг надад юм болохгүй хөө. Доол эрх маяг амар шүү чээж мэж. Амар. Тий. Одоо ч дийлдэхгүй байна. Тухайн үед үл жин багтаа гайгүй байсан уу? Тэр үед чинь тэгээд хоёрхан өтөөс ойролцож интэй байсан. Тий. Сухатаар гантахт гард маар эднэртэй л бол яг бэлтгэлийг бол яг л чанартай хийдэг байсан. Яагаад гэвэл бэлтгэлийг бол маш чанартай хийдэг байсан. Бэлтгэл дээр ч маадардгүй, барилдаандаас ч маадардгүй. Ерөөсөө нэг л зарчмаар л амьддаг байсан. Ерөөсөө бэлтгэл дээр ч адилхан юмаа гаргана. Барилдаан дээр ч адилхан юмаа л гаргаж барилддаг лсэн л да. Тухайн бэлтгэлийн систем ер нь ямар байсан? Та 7 хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийдэг байсан. Барилдааны бэлтгэл нь хэд, хүчний бэлтгэл нь хэд, одоо хүчний бэлтгэл гэж юм тэр юм дээр. Одоо тухайн үед чинь тэгэл тэр сухат авраг ямар бэлтгэл хийгээд тэгэл тэр хүнийг л дагаал хийдэг байсан байна. Яг ямар байсан тэр нь? Тэр нь одоо тэгэл янз шүү дээ. За. Тэгээд янз зарим дээлс хийн. Заримдаа штанг хийн, көнкөн штанг хийн. Ер нь штангийг ерөөсөө хүнд хийдэг байсан. Сухат аврагч нь зөвхөн хайлтайлт ингэсэл ингээл явцдаг байсан шүү дээ. Амар тийм хүнд хийдэг штанг байсан. Тэгэхээр та мөн л яг тэр хөнгөнөө. Юу ялгаа авахгүй зүгээр л ингээл дуурайгаал. Хайл явцдаг байсан. Тэгээд 7-гийн даваанд авраг багштайгаа барилцсан билүү та? Тэгсэн. 7-гийн даваанд барилдаад яг багшчаад барыг өгчих гээд исэн шүү. За. 7-гийн даваанд. Тэгээ шаваа. Чи аваа. Би энэ жил нэг л таагүй байна. Төв аймгийн тэр жил чинь Төв аймгийн нэг юу болсон юм аа. Ой болдог лөө. Ой болоод тэгээд яг наадмын урд өдөр чинь ой болоод дуустдаг байхгүй. Төв аймгийн жоо. Багш нэг тэр жил чинь амар нэг нар гараад багш нэг жаахан юу айтсан юм бэ? Жаахан тийм хордонд орох ихтэй болсон байсан байхгүй. За. Тэгээд нэг өсгөө аврахтаа намайг хаяа шүүд өсгөө аврахтаа тунж байгаа шүү дээ ойлгомжтой шүүмээр үлдээл. Тэгээд таныг давуулах гэдэг харан та юу хүсье? Давуулах гэдэг харан би давахгүй гэдэг юм чи яах вэ? Гүн яхаар давахгүй гэдэг нь чи заан болох боломж дахиж олдохгүй шүү дээ. Гүн харин тийм үгэн тийм одоо их харамсаад идэх байхгүй. Тий тэрэнд. Уг нь тухайн үед тэгэл багшаа би одоо яг залтай тэгээд бас нэлээ сэргэлийн гар байсан бол тэгэл шууд ингээл авч байгаа юм байна л та. Тэгэл багш та бол над бүр Батэрдэн аврахтаа барилдааны зааж өгч шүү дээ багш. Чи Батэрдэн аврахтаа барилдана угсаа. Шүүмнэр үлдээл шууд авраг аавна. Авраг аавна. Тэгээ би чамд барилдаанаас зааж өгöd багш гэдэг гэж авч. Тэгээ би чи та даваа л гэдсэн. Тэгээд яас саналээс одоо авчдгүй байсан бэлээ л гэж одоо тэгж боддоо шүү дээ. Одоо л тэгж бодоод тэгсэн бол тэгээд бас нэг улсын заантай сууж байгаа. Тэгээд яах вэ? Та тэр үед өөрөө бас их сайн барилж исэн болохоор ер нь заан цол надад дахиад байх юм чи ингэ бодцсон уу? Яа тухайн үед яг тийм бодож байгаагүй. Тийм ерөөсөө тийм бодлоо байгаагүй. Яг хөө зүгээр гайгүй байх нь бол байсан л да. Тэгээд хойдон жилэн тэгэл би чинь яг тэгэл яг тэр цол авсны хойдон жилэн тэгэл ерөнхийд нь бас хүнд бууж өгөөл ингээл аз гэмээр арайцсан юм шүү дээ би чинь бол. Тий. 2003 онд харцах цолыг аваад 2004 онд тий. Дахиж 4-д аваад 5-ын даваанд та хүрүүжүү харцахыг аймгийн начин цолтой 4-д авч ихт намайг барилдсан байдаг шүү дээ. Тэгээд та хүрүүжүү харцахыг дэмжиж ийсэн юм уу тэнд? Тий дэмжээд тухайд яг багшчаас намайг тэр үе чинь бас тэгээд амьдралч бас нэг хүнд байлаа. Хүнд ч байх удаа тэр хойж байр орончгүй. Яг удаа бас нэг хармаа ороо байр маяр тамжаал ингэ явдаг байсан л да. Тэгэхдээ яг багш бол яг багшин ч бас зөв л дөө. Нэг удаа хэлсэн. Нэг удаа амьдралаа ботчих штэ. Хойдон жилээс барилчихгүй ши. Энэ жилдээ амьдралаа очил та. Яг нэг удаа л гэж надад хэлсэн л да. Уг нь тухайд багшин бас тэр хэлсэн бас зөв л дөө. Тэгээд дэмжсэн л дээ.
Тэгээд хойд тий. Амьдралаа бодно тэгэхээр ер нь яаж бодох юм энэ ч. Яг одоо байр урангүй байсан үуч байр урантай болж байгаа байхгүй нэг өсөндөө орох оронтой болж гэж тий. Тэгэл тэр их чинь бас нийгэм чи бас тэр чинь чухал шүү дээ. Чухал ахгүй тий. Нэмэл юм болж байна. Тий. Тэгээд энэс хойш яг уу таа чи бас яг эд сайн барилдаж явах үе дээр цолоо авцсан. Тэгээд тийм болохоор таныг бас олон түмэн мэдээж хэрэг дахиад шүүгрэн дахиад сайн барилдан цол ахин гэж хүлээдэг байсан баг. За ер нь тэгээд одоо хараахан бас тэр хэмжээнд хүрж барилдаж цаашдын амжилт ер нь нэг их дээшилсэнгүй. Энэ юутай холбоотой вэ? Энэ одоо миний хувийн Сахилга баттай холбоотой. За гэж боддог. Хувийн Сахилга батыг маш муусаа гэсэн ба. Тийм сахилгагүй байсан юм уу та? Хувийн Сахилга бат. Тий. Энэ муусаа гэсэн байхаа. Яасан? Яахад тэгэл бас сархад мархад хүртэл тэгэл янз бүрийн асуудал толгодоол тэгэл ингээл бас их айл майдраас хазаагаал бас янз бүрийн юм бодлоо бас гарсан шүү дээ. Тэгэл хэцүү нэртэй газраар нэг ороод гарсан гэсэн юу болсон тэр? Тэр яахад санаандгүй хэрэг байсан л да нэг автын аваар тэгээ ороо гарсан нэг тэнд их маш харуулж шодог. Тэрнээс л ерөнхийдөө баг үүссэн байх уу. Тэгээ миний амжилт уурах ер нь л ч одоо яг эд барилж ирсэн үед юм. Тэгэл байх уу. 2005 онд ч тий. 2003 цолоовод 2005 онд тийм болж байгаа. Ер жил гарган гохгүй дараа л гэсэн үг л дээ. Тэр маш их нөлөөлөг байх уу. Хэмэрлэндээ тэр чинь маш их нөлөөлсөн. Ялангуяа бид нар чи одоо хэмжих хүмүүс шүү дээ. Бүх хүмүүс гэдэг чи одоо яагаад тийм байд? Яагаад гэвэл олон төмний нөгөө нүдэн дээр байдаг хайр ивэл дотор амьдрдаг болохоор энэ чинь нэг сайхан бөхтөөг ядаж нэг тэгж бодож байгаа шүү дээ тийм шүү дээ. Нэг сайхан бөхтөө гэж бодож байгаа шүү дээ. Нэг сайхан үлсэн сайхан цолтой бөхтөө гэл ингээд хүн энэ бодож байгаа бодол хүмүүс муу юм бодоогүй ч гэсэн хүмүүс тэгээ бодож байгаа нь л тэр чинь бас ингээл цаагаараа бас нэг тийм төрөгчлөх. Тий. Би тэгж л боддог. Тий. Ер нь бүх хүн ямар юмыг их цээрлэж ямар юмд их анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм бэ? Би одоо тэгээд термерийг одоо сайн мэдэхгүй байна уу? Өөрөө нэг цээр багтаа хүн чинь. Цээр их багтаа хүн шүү дээ би чинь. Тий. Одоо тэгээд тэрийг цээрл, энийг цээрл гэж одоо өөрөө цээр сахиж чадаагүй хүн ч одоо хүмүүст одоо янз бүр юм яриад яах вэ? Ямар ч байсан одоо бохиолгож байгаа, бүх болж байгаа, улсын цул авах гэж байгаа мөрөөж байгаа ч юм уу. Тийм зөв залуучууд ярихад бол сайхан Сахилга баттай байх хэрэгтэй. Хувийн Сахилга бат. Маш сайн сахих хэрэгтэй залуучууд. Одоо янз бүрийн тийм эдэ онда архитарс юу байдгийг юм тий одоо зэрлэхээр юу л байна. Тэр болгоноос одоо нэг сайн сахиж явах хэрэгтэй л гэж залуучууд хэлээ дээ. Одоо тэгээд залуучууд цол авах гэж байгаа бөхөөлөх гэж байгаа хүүхдүүд юм уу тий. Одоо би нэг айхтар том хүн биш одоо хүмүүс нэг юм айхтар захиад ах чи сургаал айлдах нь хайшаа тий. Тэгээд тандыг яг эд барилдж яхад одоо бас их ингээ барилдахын эцгүй халгамаар улсууд байв. Амар улсууд. Барилдахын эцэр халгамаар одоо нэг л хүн байна да. Яа тэр өстой амар штэ. Хин бэ тэр? Ганбатарслан. Йоо хүн эвдээ шүү дээ бараг л. Нэг ингээл зүтгээд явах юм. Огцсон гардаж бирнэ амар. Дайрал явах юм бол над чи нарийнхан үетэй юм зүрэг хуух тэг үеийнхээс бол үеийнх шүү дээ бид нар ч. Өгөө аваа ямар байх вэ? Танаас хоёр л ах. Тий хоёр ах тий. Өгөө аваа гэсэн байхгүй өгөө тэр чинь л хаяа л да. Яг би Азар ганц нэг хайжсэн үг бол байгаа л да. Тий. Тэгээ тийм амар халгамаар хүнтэй ирнэ яаж барилдах хэвтэй.
Баях тэгээ юмын дагуулна шүү дээ. Дагуулж л байхгүй бол тий. Энэ дагуулсан ингээл дагуулсан болоод ингээл. Тэгж л байхгүй бол тэр чи яг урдаас нь явна гэж байхгүй шүү дээ. Амар. Та ер нь таны барилдаан ер нь хэр залрахыг байсан бэ? Залрахыг байсан байх. Жишээлбэл одоо яг та хин дээр яаж энэ хүнийг хаяа гэж тэрийг боловсруулж тэрийг хэрэгжүүлж тухайлах юм бол тий. Гэхдээ яг одоо жишээ нь өшгөлдөх хүнийг одоо Батбүрэг даандаар би их зайл гаргаж барилддаг байсан юм аа. Батбүрэг даан чинь угаасаа зүүн өшгөлнө. Зүүн өшгөлсөн юм гэсэн. Тэгэхээр миний баруун хөл дээр л байхгүй юу? Энэ дээр өшгөлн гэсэн байхгүй юу? Тэгтээ дандаа тавьж өгдөг байсан хөлөө. За. Тэгээ өшгөлөөр аваад жишээ нь сэнжинээс дунгал маниулдах юм уу тий? Ийм юм Батбүрэг даан тэгээ 2 3 лавнасаа их яг өшөглөөг нь хүлээж байгаа мэдэрчдэг байсан. Тий, аваад татчихдаг байхгүй. Тэгэхээр бас нэг явдаг байсан ганцдаг. Тиймэрхүү нэг залрах юм байна л да. Нэг жишээ нь өшгөлдөг хүн дээр тийм байна. За мурддаг хүн дээр ч бас байна шүү дээ. Яах вэ? Мурддаг жишээ нь Гамбат ч одоо амар дайраад нэг амар ойгоо мурддаг. Батгалаад. Хөлөө аваад ингээд зайлдаг юм ажид шин. Иймэрхүү нэг жижигхэн зайлмал байна л да. Нэг айхтар нэг жинк нэг унган мэгтэй хүмүүс тэр. Тий. Таны яг унган мэг гэвэл юу байх вэ? Би яах вэ? Ерөнхийдөө хүний хүчийг хариулж барилдаг байх гэж боддтой өөрийгөө бол. Тэгээс айхтар надад нэг дарах мэгсээд байх юм байхгүй шүү дээ. Яг хэд барилж байхдаа та гэхдээ яг ямар мэг голчилж хийж ийсэн? Энэ дэл хариулдаг л хүнтэй хариулдаг. Тэгэхээр та ерөөсөө тухайн үеийнхээ барилдааны яг тий онцлогийг сайн мэдрээл барилчдаг. Мэдрээл барилчдаг. Одоо мордог хүнийг бол ингээд зайлж татдаг ч юм уу. Өшгөлдөг хүнийг зайлж татдаг ч юм. Тэн дээр нэг аргалаад ч юм уу тий. Ингэсгээд яг одоо миний нэг ганц хийдэг мэх бол яг ингээд шуудагчих юм бол нэг ганц сайхан шаадачдаг байсан. Тэгээ та бол яг метр 175 орчмын өндөртэй гэдэг чинь нэг жижигдээ орохгүй бас томдоо орохгүй нэг дундаж дуу их цааны. Гэхдээ ер нь баг шивтэр дээ тий. Баг шивэр. Тийм. Тэгээ яг ийм бие бэлдартай хүн шуудагнаас шахаад татаад сайн барилдаад байна гэхээр таны өөрийн хоёр гар байглаас их заяагдсан бол тамир сайтай гарав. Тамир сайтай гэхээр ч одоо хааш юм. Тамир сайтай гэхээр сэнжигнээс ноёлуулаад идэг гэсэн юм чинь. За. Тэгээ мөнгөн цойч мооч намаач ухаад ингээд алаа шүү дээ намайг чад ингээд алаад мөргөөд алтартлаа шүү дээ мөргөж өрөөд ингээд. Тэгээ би хоёр гарын дийлдэггүй байсан. Тэгээд нэг элэг үсийн хариг нэг олж аваад ингээд зүгдэнэ. Тэгээ зүгдээд авах юм бол нэг хаях магадлал орж ирнэ. Тэгдэг л байсан. Яг ингээд барай зөрөн дээр мөнгөн цойч амар шүү дээ. Тална. Яа. Тийм сэнжигний барилдаа сайтай тийм ээ. Яддаг шүү дээ. Тийм. Би одоо надтай бол ганц өрсөлдсөн юм бол тухайн үед бол мөнгөн цайжлаа. Тэгээд надад олон унаад аймаг сэрэгт олон 5 дээр олон унсдаа 5 6 дээр л унаа болоо. Тэгээд би чинь нэг 5 6 дөрвөлээл. Тэгээ мөнгөн цайж дэрж чаддаг байх баг. Тэгээ би улсын цол аваад дэшаа яваад өгнө. Цаадах чинь аймаг сэрэгт үлдсэн байх хэвээр. Тэгээд аймаг сэрэгт үлдээ тааш бас олон төрүүлсэн байх шүү. Тэгсэн байх. 5 6 төрүүлсэн байх шүү. Бас л ноёлоод эхэлсэн байх тий. Та бол яг сайхан шахаад очдөг байсан, шуудагнаас шуудагдаа барилчдаг байсан гэж. Бүрүүжүү харцаг энэ төр бас их сайхан гоцоотл шахаад татдаг байсан. Ер нь энэ шахаад татах мэхийг хийхэд хүний одоо яг хүн ер нь хаана тамиртай байж энэ мэхийг хийдэг юм бэ? Шахаж татхад бол олон янзын хувилбар орно. За. Нуруу сайтай хүн бол бас сайхан шахаад татчихна. За. Гараараа татдаг хүмүүс байна. Нэг бол цэвэр хөлөөрөө татдаг. Өвдгөө унуулаад татчихна. Унуулаад татдаг хүмүүс байна. Одоо энэ пүрвжөө харцах бол яг шахаж татхыг бол над одоо бид нар чинь нөгөө цогтаврын шавнар шүү дээ явдаг шүү дээ. Надар заалгах сурсан байх шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Одоо батлахаа гэд намаа батлаа гэдэм л дээ. Батлахаа энэ шахаж татаагаа нэг заагаад өгөөч гэсэн. Нилээн давтуулаад нилээн надар заалгаж байгаа сурсан шүү дээ. Сайн сурсан да манай бүүжээ. Тэгэхээр та бол яг аль хаанад тамиртай байж яг таны энэ шахад татаа хийх нуруу сайн юу? Нуруу юу? Нуруу сайн. Пүүжээ харцах. Бас нуруу сайн байхаа. Нуруу гайгүй. Тий. Гарны таталт хэр ордгийн тэрэнд ч одоо. Бас гарыг сайн шүү дээ. Пүүжээгийн гар бас сайн шүү дээ. Хоёр гар чинь сайн шүү дээ.
Тийш годгоо шүү дээ өгн нарийнхан дөө. Аа. Хоёр гар бол сайн шүү дээ хөөжиг. Аа. Тий. Тэгэхээр зүгээр таны яг энэ амжилттай сайн барилдажсэний тэр гол үндэс тэр байглаас өгөгдөл бол тэр одоо та өөрөө нуруу сайтай байсан. Аа. Гол ясны тамиртай гэсэн үг гэж байна. Ингээд даралцаа шуудгнаас ингээд даралцдаг шүү дээ сайхан. Би дандаа дарддаг шүү дээ хүмүүсийг голцуул. Аа. Тий. Дарддаг ингээд ерөнхийд дарчин та. Таны ер нь их сургамж авсан барилдаан гэвэл ямар барилдааны хэлэх вэ? Тэр одоо юуны барилдаан бөхөөргөнд нэг барилдаан болоод дөрвийн оноолт тэр аргач гартаа тэр тухайд начин байсан юм аа. Аргач. Аа. Тэр оноолтоор таараад би харцаг аргачаач харцаг байлуу начин билүү. Бас харцаг болцсон байсан санагдаад байна. Тэгээ би тэр оноолтоор таараад намайг хонгодож хөөж жоод ингэж алсын шүүдэг авч чаад ингээд тархиар саваад би ухаалтсан тэгээд энд юунд бөхөөргөнд тохойд ямар ч байсан би нэг ямар ч бас 1 минут л ухаалтсан байгаа. Яг тархиар саваад цацаад амар цац. Тэрэн дээр л бодож бид арайч тэ мунд зураг байна шүү дээ. Эвтэйх нь унц шулна дээ ч бүх хүн байна. Улсын зулдаа бүх байна дээ. Тэгсэн чинь унц чадахгүй байгаа шүү дээ. Тархиараа аваач унаад. Тэгээд унцрог байж яаж өгөх болох юм бэ? Тэгээ би ихлэ бодлоо. Унцрог байж яаж Батбаатар чи яаж өгөх болох юм бэ? Огчин гэж өөрийгөө цэмлж байгаа шүү дээ. Тэр л айхтар байлтай байсан. Одоо саад. Тэрийг бодохоор л одоо тархи өвдөд дээ шүү дээ. Тэгээд яг хүнд ингээд нэг айхтар чанга манга шийдүүлчихээр дараа нь барилдахад жоохон нөгөө хүнээсээ ч юм уу эсвэл за нөгөө төгшгөө чанга унчхууд тэгээд өөр хүнтэй барилдахад ингээд халгаа зүрх хөхөдөх тал байх уу? Үгүй юу. Үгүй тийм байхгүй. Зулгасгаар ер нь би гэнтэйч барилдчих л даа гэн бол айгу барилдчих. Тэрнээс нөгөө нэг тэд чинь ухдаг байхгүй амар ухна сэнжих мэж ухаад ингээд айхтар ах шүү дээ. Энэ арангаа өгсөж ялангаа амар ухдаг шүү дээ. Сэнжигөө мөнгөн цоо аргач амар өгсөн шүү дээ амар шүү дээ. Тий. Аа. Амар ухдаг шүү дээ. Мөнгөн цоо ялангаа юу. Зүгээр ингээд улаагаад түр. Амар ухдаг шүү дээ. Тэр үед одоо тэр ч тэгээд ер нь тэг сэнжигэн дээр их ажилтдаг хүнийг яаж хамгаалах юм. Үгүй яа тэгээд шууд элэг үсрүүнд авна шүү дээ өөр яа. Аа. Хой тийм л эс шүү дээ. Тэгээд ингээл ингэж яд тэгээд ганцхан шаагаал элэг үсэнд нэг авчих юм бол тэг тавихгүй шүү дээ. Тий. Тэгэл золгохоо л болт шүү дээ. Ер нь одоо энэ Монгол бүхийн барилдаан одоо ингээд та ер нь үзэгчийн игнэр рүү шилжиж эхэллээ. Тэглээ. Хараа сууж байхад таны барилддаг байсан үе. Одоо энэ үе хоёрыг ингээд харьцуулаа харахаар ер нь юу нь өөрчлөгдсөн бэ? Сайжирсан нь юу байна? Муудсан нь юу байна? Болоочд яг одоо бэлтгэлийг аягүй сайн хийж байгаа хаа. Аа. Маш сайн чанартай хийж байгаа. Одоо тэгээд харьцуулгээд тэр үеч бас бэлтгэл хийж ил байсан. Адилхан хийж ил байсан. Тэ. Одоо хэтэрхий бүх рүүгээ анхаарал хандуулахмаар хэтэрхий их болсон баг. Тэгээ нэг бүх одоо нэг юундаа орсон гэдэг мэрэгжил гэдэг үлээ. Тэрэндээ орсон нь бол үнэн баха. Би бол тэр тал руу бол орсон байгаа юм. Мэрэгжил рүү орсон баг. За бидний ярилцлага бол одоо ингээд үүгээр өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч одоо студид маань морилон саатаж үзэгч олонтойгоо тэр залуу насныхаа амжилт ялалтын тухай сайхан дурсамж дэлгэсэн одоо харцахтаа маш их баярлалаа. Тэгээд таны хойштын ажил амьдрал аливаа бүхэнд одоо сайн сайхны дээдийг хүсэн өрөөё. За та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ бас ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд эрхэм үзэгчтэй Гүндүгээрээ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй. За би одоо ямар шох ярьч ба. Дайлагийн яриа нэлээ хөгжилтэй байна. Сайхан хаварч гинөө гэж ихлээл тэгэл. Тэглээ. Зүгээрээ ах. Ямар гоё хөргөө тий. Тийм байна уу? Гоё өөрөөсөө шүү дээ. Ямар ч яасан тэгээд одоо нэг юм болох боовол нэг юм болох байгаа. А болно.